нийцдэг тус байгууллагын үе үеийн ажилтны албан хаагч цэрэг офицеруудын баярлалыг бэлэн Монгол цэргийн музейг цэргийн баярны улаан төвийн одонгоор шагнасугай зайлшгүй болсон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Эрхэм үндэс зоч төлөөлөгчид, Монгол цэргийн музей үе үеийн ажилтан албан хаагчид та бүхэнд зэвсэг түвшний 98 жилийн Монгол цэргийн баярын мэндийг хүргье. Монгол цэргийн музейн үе үеийн хамт олонны эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалахын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнасчийг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрийг нь ухтан гардуулан өгч байгаадаа баяртай байна. Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, Монгол цэргийн түүх янзшгүй ариун билээ. Монгол цэргийн дайчин түүх, өвөрмөц соёл, нарийн арга ухаан, яруу алдрыг хооч үедээ сурчлан таниулах үүднээс 1966 онд Монгол цэргийн музей байгуулалтаа анхны түүхэн шийдвэр гарч байжээ. Энэ цаг үеэс хойш тус музей нь цэрэг армийн үүсэл хөгжил, алдар гавьяаг өгүүлэх, түүх соёлын ховор дурсгалуудыг сурвалжлан цуглуулж, соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд сурчлан таниулж иржээ. Ингээд хагас 100 жилийн хугацаанд Монгол цэргийн түүхийг товчоолж, батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан, музейн хөгжил дэвшил залуу нас, хөдөлмөр зүтгэл, бэлэг оюулаа харамгүй зориулж ирсэн үе үеийн удирдгууд ажлын албан хаагчид баярлснаа илэрхийлье. Та бүхэнд эрүүл сайн сайхан ажлын их амжилтыг хүсье. Монгол цэргийн яруу оролдолд бадартай. Мөнгө зүйн хаос эдийг зөвхөн